Нөхцөлтэй холбоотойгоор тэр орон нутгийн асуудал хүмүүсийн үндсэн хуулиар эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой асуудал, хот тосгон суурьшлийн бүсийн асуудал гээд олон асуудлуудыг бол одоо хамттан цогцоор нь бас та бүхэн анхааралтай шийдвэрлэж явах зайлшгүй шаардлагатай. Тухайлах юм бол одоо ганцхан баялаг гардаг биш. Бас зөрөөд одоо бараа бүтээгдэхүүн 3 дахь орны хүн иргэн бараа бүтээгдэхүүн ордог замын үд ирээн шиг одоо ийм зэрэглэлийн бомб тулгаж тогтчуулах ийм одоо хоёр орны ард иргэдэд аль алинд нь одоо хэрэгтэй тустай ийм бомб байх шаардлагатай. Бомб дээр ажиллаж амьдарч байгаа дөрвийн албан агчдын одоо ажиллаж амьдрах амрах орчин нөхцөл тэр одоо тоног төхөөрөмж лаборатори гэдэг олон зүйлүүд одоо тэнд маш их одоо дутагдaltaй байгаа. За мөн одоо үүнийгээ дагаад төвлөрөд бий болно. Энэ цагаан хадны суурьшлийн бүс хайрхан багийн асуудал маш олон одоо хүмүүс амьдрна. Өнөөдөр ямар ч эмх замбраа байхгүй. Хүү нэгдлийн хуулиараа тэнд л одоо өөрийнхөө дур зоргоор л амьдарч байна. Ямар ч зохион байгуулалт байхгүй байна. Саяхан би бас одоо өмнөд Судан улсад одоо очисон дотоодын мөргөлдөөнтэй зөрчилдөөнтэй ийм улсад очиж ажилласан. Тэр талаараа бас одоо өөрийнхөө нүүр хуудсан дээр мэдээлэл тавьсан. Тэгээ хүмүүс надаас асууж байсан та цагаан хадан дээр явж байгаа юм уу гэдээ асууж ирсэн. Тэгэхээр ийм л одоо байдалтай хүнд нөхцөлд одоо хүмүүс тэнд шорон шуурганд одоо ийм байдалтай л одоо ажиллаж амьдарч байгаа. Мөн одоо замын асуудал төмөр зам ашиглалтанд орсон ч гэсэн одоо автозам бас одоо хажуугаар нь явж байгаа. Замын одоо нөхцөл байдал хүнд аваар усал гардаг, мал амьтан дайруулдаг, барьдаг, хүн амьтны амнаас одоо сүйддэг маш одоо олон асуудал энэ автотээвэртэй холбоотой одоо гарч байгаа. За мөн одоо энэ нүүр сачруулах талбайнууд дандаа одоо гадны хүмүүсийн одоо эрх мэдлийн болцсон. Үндэсний аж ахуйн нэгж компаниуд нь одоо байхгүй болоод шахагдаад гараа явцсан. Тээврийн ч гэсэн одоо бас манай үндэсний компаниуд байхгүй болоод ингээ ажилгүй зогсцсон. Олон хүн одоо ажил амьдралгүй өр зөөлөндөө баригдчихсан. За тэгээ наашлах юм бол одоо тэр сумын асуудлууд их хүндрэлтэй цогцын сум одоо хамгийн л одоо эмх замбраагүй хөгжил байхгүй. Ийм одоо сургууль цэцэрлэг нийгмийн одоо үйлчилгээ төрийн үйлчилгээ хүрэх юм боломж байхгүй болцсон. Хүн хэтэрсэн төсөв юмнууд нь одоо төрийн байгууллагуудынх нь үйл ажиллагаанд доголдсон. Ийм одоо хүнд байдалтай малчтын асуудал, тудаг усны асуудал, бэлчээрийн асуудал гээд маш одоо олон асуудлууд тэр бүс нутагт өнгөрсөн хугацаанд одоо хуримтлагдаад бий болсон. Ямар ч арга хэмжээ авсан байхгүй. Зөвхөн ухаж аваад явах ийм одоо сэтгэлгээгээр одоо хандснаас орон нутгийн асуудал их хүндрэлтэй болсон шүү. Дараагийн бидний том төслүүд явхад цогцын сум, хам богд сум, цагаан хад, хайрхан баг болоо жишээ болно шүү. Ард иргэд бас үүнийг сохор биш харж л байгаа. Олон газраас 21 аймагаас хүмүүс очиж тэнд одоо ажиллаж байгаа, орлого олж байгаа, ар гэрээ тэжээж байгаа. Тэгээ байгаа сумынх нь одоо байдал, тэнд байгаа хүмүүсийн амьдрал одоо ямар хөө байна вэ гэдгийг харж байгаа учраас бид нар энэ дээр нь одоо онцгой анхаарч цаашдаа явах зүйтэй орон нутагт нь үр өгөөжтэй л байх ёстой шүү. Өнөөдрийн хуулиар бол бүх татварыг улсын төсөв рүү татаад авчиж байгаа. Ашиг малтмлын нөөц зочны төлбөр татаад авчиж байгаа. Эргээд нэг одоо шүл саяж байгаа юм шиг жоохон юм хуваарлтыг хаанаач хүрдэггүй. Ийм байдалтай байгаа. Цаашдаа тэгээд ер нь одоо төсөл хэрэгжиж байхад орон нутагт нь ашигт малтмлын нөөц зочны төлбөр болон бусад татвар хураамжуудаас нь тодорхой хэмжээгээр энэ Канада шиг, Австрали шиг ингээд үлдээгээд өгөх юм бол орон нутагч нь одоо аяндаа бас энэ төслүүдийг дэмжиж ингээд одоо явах болно шүү гэдгийг одоо хэлье. Тэгээд цаашаа байгуулах 3 гэрээндээ энэ асуудлуудыг одоо тодорхой тусгаж тэр одоо уурхайн үр өгөөжөөс орон нутг руу чиглүүлж өгөөрэй л гэсэн. За баярлалаа.